хэдийн ядарч байгаа ч гэсэн тэр эрхэм зүйлсүүдийг хараад маш их хүч төрж байгаа. Энэ сэтгэлээ алдахгүйгээр дараагийн ээлждээ илүү сайнаар хүчтэй оролцох бодож байгаа. Энэ удаа хамгийн ихээр бодонгоо үйлчилж байгаа хүмүүс бол манай өвөө. Тэгээд бас өвөө маань ч гэсэндээ хэдэн нэгэн цагт энэ газар цэнаар сонсоод суух болов гэсэн сэтгэлээр бас шинээр авалж байгаа хүмүүсийг хараад баяртайгаар үйлчилж байна. Тэс явахдаа нэг сүнс ч гэсэн алдагдalgүйгээр бүгдээрээ эзний тэрхүү эрхэм авралыг аваад баяр хөөртэйгээр буцаж байгаа тэр дүр төрхийг нь харангаа бүхий л энэ ядарсан зүрх сэтгэл маань нэг хор мэдтэр ингээ алга болж байгаа тийм баяр төвчүүдийг бас өнгөрөөж байна. Чуулган сургуулийн хүүхдүүд донд маань шинэ хүүхдүүд ч гэсэн байгаа. Гол нь аав ээж нь семинар сонсож байгаа шинэ хүмүүс байгаа учраас хүүхдүүдийг амар тайван. Дээрээс нь үгээ сайн сонсоход нь багш нар бидээ бүгдээрээ сэтгэл гаргаад үйлчилж байна. Хайртай аавда сайн мэдээ тараагаад оролцож байна. Олон ахын дүүсийн залбирал байгаа учраас аав маань бас энэ удаа Баттаа бурхны хайрыг ухаарад зүгээр нэг семинар сонсоод өнгөрүүлгүйгээр бас Баттаа Деважин руу явах тэтгэлийг олж аваасай гэж бас чин сэтгэлээсээ хүсээд залбираад бас оролцож байгаа. Тагийн зуны библийн семинарт болохоор нөхөртөөгөө тэгээд ээж аав эмээ ээжийнхаа ихч тэгээд эхчийнхаа хүүхэд тэгээд дүүтэйгээ өөрөө 6 сартай хүүтэйгээ оролцож байна. Бурхны үгийг ингээд чин сэтгэлээсээ сонсоод сэтгэл зүрхээ нээгээд тэгээд энэ газраас хоосон битгий буцаасаа гэж маш их хүсэж байна. Тэгээд Бурхны үг мэдээж хоосон биш байх учраас энэ удаагийн семинараар дамжуулаад олон үр жимстэй болоод бас Деважинд очиж чадах итгэл найдварыг хамтдаа олж аваад буцаасаа гэж хүсэж байна. Ийж бирээ харамны төлөвлөгөө тонжоо багш. Гэтэл энэ гим нүглийг бурхан өөрийнхөө нурууныхаа араар хайсан. Яг 3 жилийн өмнө сонсч ирсэн. Одоо энэ бол миний ингээд хоёр дахь нь анх сонсож байхдаа бол яг тэрхүү үед ойлгож ил гэж л байсан байх. Гэхдээ би яг одоо сонсоход тэр шал худлаа ойлгосон юм шиг байна лээ те. Одоо бол айгүй ойлгож байна. Үүнээс одоо хойш одоо ингээд те аврагдаагүй зөндөө хүмүүс байгаа. Тэгэхээр бүх хүмүүстээ одоо энэ сайхан мэдээг би тараана гэж бодож байна. Нөгөө хамгийн их нүгэл хийжсэн юм бол би тэргээ би олж авлаа. Есүс одоо ирэн амнасаараа цусаараа биднээсийг амийг аварсан, хайрыг өгсөн, итгэлийг өгсөн. Есүс итгэж л хонгол Есүст итгэл юм байна гэж юм гэж. Зуны нэгдсэн семинар.